Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2022 оны судалгаагаар 115 мянган гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас харааны бэрхшээлтэй 12696 хүн Монгол улсад байна. Явган хүний гэрлэн дохионы нэмэлт дууд гэрлэн дохио нь харааны бэрхшээлтэй иргэдийг аюулгүй болгоомжтой зорчход тусалдаг. Улаанбаатар хотод хэр хүртээмжтэй байгаа талаар бид дараах сурвалжлагыг бэлтгэлээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх их болон бага хэмжээгээр өдөр бүр зөрчигдсээр байна. Анзаарагддгүй хэрнээ тэдний эрхийг хамгийн ноцтой зөрчдөг зүйлийн нэг бол яах аргагүй явган хүний дуут гэрлэн дохио юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулинд орон сууц олон нийтийн барилга байгууламж, зам талбай, нийтийн тээвэр, мэдээлэл харилцаа холбооны технологи нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байна гэж заасан байдаг. Тэгвэл харааны бэрхшээлтэй хүнд зориулсан дуут гэрлэн дохио нь Улаанбаатар хотын хэмжээнд хэр хүртээмжтэй байдаг талаар албаны үнээс тодрууллаа. За 2015 онд анх хараагуйчдын үндэсний төвийн урд явган үний гарцсан дээр бол гэрлэн дохиог суурилсан байдаг. За одоор Улаанбаатар хотод нийт 26 байршилд хөгжлийн бэрхшээлтэй иргэд буюу тэр дундаа одоо харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан дуут дохио 26 байршилд байна. Цаашид одоо хүртээмжийг одоо тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэр дундаа одоо харааны бэрхшээлтэй иргэдэд зориулах хүртээмжийг тэлэх үүднээс одоо манайхаас бол ажил төлөвлөж ажиллаж байна одоор. Манай улсад харааны бэрхшээлтэй хүн зориулсан дуут гэрлэн дохионы тодорхой стандартгүй. Олон улсаас оруулж ирсэн 6-аас 7 янзын дуут гэрлэн дохио байдаг. Энэ нь зарим 4 замын уулзарт яг аль талын гэрлэн дохиосныг мэдэх боломжийг олгодог байна. Гэсэн хэдий ч нэгдсэн 1-2 дугуйн улмаас төвч бодолдог талаар хараагуйчтай холбооны төлөөл ярьж байлаа. Маш цөөн жишээ нэг хэд хэдгэн багшин дээр 2 байгаа. Талбай, мэрэгжлийн ориг, урагшаа эргээд 100-аар 19 гэн энэ хэвээрл юм байдаг. Ерөнхийдөө бол маш бага гэж хэлж байна. Яг бүгдээрээ ногоон дээр хасах хэрэгтэй мó, бүгдээрээ улаан дээр хасах хэрэгтэй мó? Нэгт. Хоёр дахь юм бол яг тийм олон янзын биш нэгээс 2 төрлийн дуу явдаг бол зүгээр. Хэд олон малчгаар хүмүүсээс нүгэн дэрийг гэрлэн дохио гэж танихгүй байх магадлалтай. Зарим нь ая мая явдаг болж байгаа шээ. Тийм биш. Тэгэхээр нэгээс 2 за олон дахид 3. Ягаад 3 гэж нэхэр нүн одоо харалдаа гэрлэн дохионд дэдэг шээ. Нэг нь замын зүүн талыг зохицуулдаг, нөгөөх нь хойдлын зохицуулдаг гэдэг юм уу? Одоо багшин дэдэг шиг. Тийм тохиолдолд бол 2 өөр дууралтай байвал зүгээр гэдэг хэвгүй. Яаж нэхэр за энэ урдлынханд дуурж ин, за энэ баруунлынханд дуурж ин гэдэг. Ялгаамжтай сонсогддог. Иймэрхүү бол ер нь цааш болох хэрэгтэй. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан олон хууль тогтоомж байдаг ч явган үний гарцын нэмэлт дуут гэрлэн дохио хомс байгаа талаар эргээд ярьж байлаа. Сонсч байгаа бид нэр. Тэг сонсч байгаа нь шууд надад чөлөөлөө зам байна гэдэг ингээл явах гэж. Энэ зөв энэ уур болгон дээр байна юм. Гэрлэн дохио бол. Гэрлэн дохио дуутах. Тэг тэрнээс бас яг тийм хараагүй харааны бэрхшээлтэй хүндэн бол аюул хэрэгтэй л байгаа шүү. Мэдээ тодорхой. Би бол одоо тийм юм яахгүй болохоор бас олон байгаасаа л гэж хүсчил байна. Ганцаараа явах хүн болтохгүй тийм ээ. Тэгэхээр одоо хүртээмжийн тийм гинтэд өсвөл их хэрсээ шүү дээ. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан олон хууль тогтоомж байдаг. Харааны бэрхшээлтэй хүн зориулсан дуут гэрлэн дохио хомс тогтсон стандартгүй байна. Жишээ нь Эрдэнэт хотын явган хүний замын дуут гэрлэн дохио нь улаан гэрэл асаад дуугардаг. Үнэс болж харааны бэрхшээлтэй хүн ногоон гэрэл ассан хэмээн дөрч амь насаа эрсдэлд оруулах магадлалтай байна.